Монгол Ардын намын ерөнхий нарийн бичгийн дарга Амар Баясгалангаар ахлуулсан ажлын хэсэг орон нутгийн иргэдтэй хийх уулзалтаа эхлүүллээ. Ажлын хэсгийн үндсэн бүрэлдэхүүнд боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Утганбаяр, байгаль орчин аялал жуулчлалын дэд сайд Батбаяр, барилга хот байгуулалтын дэд сайд Ламсуран, эрчим хүчний дэд сайд Ган Тулга, уул уурхай хүнд үйлдвэрийн яамны дэд сайд Загдж болон Монгол Ардын намын улс төр намын байгуулалтын газрын дарга Баярбаатар болон албаны бусад хүмүүс багтсан байна. Эхний аймгаар сонгогдсон Говьалтай аймаг нь Монгол Ардын намын ерөнхий нарийн бичгийн дарга Амар Баясгалангийн төрсөн нутаг юм. Тэрээр иргэдтэй хандан Монгол Ардын нам эдийн засгийн хямралыг даван туулж, ард иргэдэд амласан амлалтандаа хүрэхийн төлөө бүх бололцоогоо дайчлан ажиллаж байгаа. Эхнээсээ үр дүнгээ өгөөд эхэлсэн гэдгийг онцолж байлаа. 96-аас 2000 онд манай өрсөлдөгч хүчин байн засгийн эрх барь туршлагагүйгээс болж тухайн үед нийгэм эдийн засгийн ямар хүнд байдалд оруулж барьсныг та бүхэн маань бас биеэрээ, сэтгэлээрээ, бүх зүйлээрээ одоо мэдэрч байсан гэж бодож байна. Үүнтэй адил өнгөрсөн 4 жил бол хөл толгойн мэддэхгүй хүндхэн 4 жил болж өнгөрсөн гэж ингэж дүгнж байгаа. Энэ дүгнэлтийг ард түмэн 2016 оны сонгуулиар тавьсан. Тэгэхээр Монгол Ардын нам энэ том үүрэг хариуцлага, энэ том ихтгэл найдварыг авсны хувьд илүү их хичээж, илүү их бүтээч байх ёстой гэсэн энэ бодлоготой бид ажиллаж байна. Монгол Ардын намд итгэл хүлээлгсэн ард түмнийхээ итгэлийг эвдэлгүй сайн ажиллаж байгааг алтайчууд онцлон хэлж, цаашдаа зөв бодлоготой, тууштай, тогтвортой энэрчээрээ ажиллаарай хэмээн захиж байлаа. Говьалтай аймагт тулгамдсан олон асуудал бий. Тухайлбал ус цэвэршүүлэх байгууламж өргөдгөх, эрчим хүчний шугам татах, дулааны цахилгаан станц шинээр барих зэрэг дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалтуудыг хийх шаардлагатай байгаа юм. Эдгээрийг намын мөрийн хөтөлбөрийн дагуу шийдвэрлэж, амлсан амлалтаа онцгойлон анхаарч ажиллана гэж хэллээ. Монгол Ардын намын ерөнхий нарийн бичгийн дарга Амар Баясгалангаар ахлуулсан багийн дараагийн зогсоол Баян Хонгор аймаг байлаа. Өнгөрсөн онд хамгийн олон төл хүлээн авсан Баян Хонгор аймагт хийгдэхээр тусгагдсан олон ажил бий. Ардын намаас Баян Хонгор Говьалтай аймгийн чиглэлийн замын Баян Хонгор буу цагаан чиглэлийн замыг үргэлжлүүлэн барьж ашиглалтанд оруулах ажлыг бол энэ ондоо эхлүүлэхээр ажил нь бол явж байна. За энэ замын ашиглалт, энэ замын барилгын ажил хийгдэж эхэлснээрээ бас Баян Хонгор аймгийн ард иргэдэд, хөдөлмөрчдөд бас ажлын байр нэмэгдэх, тийм боломж нөхцөл бүрдэх, цаашлаад энэ ашиглалтанд орж байгаа замыг дагаад Баян Хонгор аймгийн захын сумуудад хөгжил авчрах юм боломж нөхцөл бүрдэж байгаа гэдгийг энэ дуулгамаар байна. Түүнчлэн Монгол Ардын намын мөрийн хөтөлбөрийн хүрээнд 21 аймагт дулааны цахилгаан станц барихаар тусгагдсан. Өөрөөр хэлбэл Баян Хонгор аймагт дулааны цахилгаан станц баригдана гэсэн үг юм. Мөн Заг, Гурванбулаг, Буу цагаан, Хүрээ Марал, Жинст, Баян овоо сумдад соёлын төв барихаар болж байна. Энэхүү бүтээн байгуулалтыг энэ жил эхлэж дараа жил хүлээлгэн өгөх юм. Алсын зам эмчилгээ онцлогооны төв Баян Хонгор аймаг болон зарим нэг алсагдмал сум тавихаар барих санал тавьсан байгаа. Одоогийн байдлаар 70% явж ийн. Хэрвээ нааштай шийдэгдвэл телемедицин буюу алсын зайгаас онцлоод эмчилгээ, шинжилгээ онцлогоог заавал хотор жимчлүүлэхгүйгээр Баян Хонгор аймагтаа хэрэгжүүлэх болцоотой. Ер нь аймагтаа юмаа үйлдвэрлэдэг, аймагтаа юмаа хийх ажлуудыг ингэж хэрчимжүүлнэ гэдгийг онцлог хэлмээр байна. Иргэдтэй уулзах хурлын үеэр хамгийн их анхаарал татсан асуудлуудын нэг нь олон улсын валютын сангийн талаарх асуудал байлаа. Аймаг болгонд хөндөгдөж байсан тэрхүү асуулт Хөвсгөл аймгийн иргэдийн зүгээс ч ирж байлаа. Энэ шийдвэрийг бол өнөөдрийн түвшинд бол засгийн газар судалж үзээд урьдчилсан байдлаар хэлэлцээрт ороод одоо улсын хурлд өргөн барьж улсын хурлаар одоо чуулган эхлэнгүүд хэлэлцэхэд бэлэн болоод ингэж байж байгаа. Энэтэй холбоотойгоор сая нэг хэсэг нийгэмд янз янзын ойлголт өгөх мэдээллүүдийг бас зарим улс төрчдийн зүгээс, зарим улс төрийн намуудаас бас нэлээд үг хийлээ. Гэхдээ энэ зүйл бол ерөөсөө өнөөдрийн Монгол улсын төсөв эдийн засгийг докторжуулах чиглэгдсэн тийм гол хөтөлбөр. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлснээр ардын нам амлалтаасаа буцчих тийм зүйл бол огтхонч байхгүй байгаа. Хөвсгөл аймгийн хувьд амжилттай жил гарлаа гэдгийг хурлын үеэр аймгийн засаг дарга онцолж байсан юм. Аймгийн хэмжээнд бүх салбар өсөлттэй гарсан байна. Тухайлбал аймгийн аж үйлдвэрлэл 16.8 тэрбумын бүтээгдэхүүн үйлдвэрлэж 18.2 тэрбумын борлуулалт хийжээ. Ингээд зогсохгүй аймгийн хөгжил 31.6% өсөлттэй байж төлөвлөсөн бүх ажил нь 100% хэрэгжижээ. Хэн чадвартай байна, хэн зүтгэлтэй байна, хэн шинийг итгэж зүтгэж ажиллаж байна, тэр бүхэнтэй бид нийлж хамтарч бүтээж ажиллаж байгаа гэж бас онцгойлон хэлье. За ингээд 2016 оны амжилттай бид ариунтаагаар мэдсэн жилээ өдөж
Ингээд гал дахиад жилдээ бид хамтдаа ажиллаж хөдөлмөрлж 17-ныхоо үйл ажиллагааг эхлэн ажиллаж байна. Ажлын хэсгийн дараагийн аймаг Булган байлаа. Булган аймгийнхны тухайд хөл хөдөлгөөн ихтэй угтан авсан. Энэ нь 3 дугаар сарын 1-нд тохиолсон их орончдын өдрийг Монгол цэргийн бахархлын өдөртөө давхцуулан тэмдэглэх болсонтой холбоотой. Булган аймгийн ард иргэд болон Монгол Ардын намын үеийн гишүүд цогтхон тайчийн хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл илэрхийлэн аймгийн хөгжимч жүжигийн театрт баярын хурлаа эхэлсэн юм. Өнөөдөр ч гэсэн миний хувьд бас их анхны зүйл болж байна. Монгол Ардын намын ерөнхий нарийн бичгийн даргын ажлыг аваад аймаг орон нутгаар тойрч ажиллаа хийж иргэд хөдөлмөрчтэй бас уулзаж яваа. Өнөөдөр бас Булган аймагт энэ хуваар сайхан таарч өнөөдөр Булган аймгийн Монгол Ардын намын хорооны хамт олон гишүүд эмгэгчид бас хамтарч баяраа тэмдэглэсэн. Эр цэргийн баяраа бас тэмдэглэж байгаа юм. Сайхан өдөр бас хүрэлцэн ирж анхны аймгийн намын баярт оролцож байгаадаа би бас баяртай байна гэдгийг бас энэ ч илэрхийлмээр байна. За засгийн газрын хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа маань ямар байна? Ямар алдаа дутагдал байна? Энэ тал дээр нь бол бас хийж байгаа зүйлээ тав хүндээ санал хуваалцаж ингэж явж байгаад бол амар хэлсэн дарагдаа бас баг үйлдвэрлэнд бол баярлалаа гэдгийг талархаж байгаагаа илэрхийлье. Аймаг бүрт давтагддаг олон асуултуудын нэг нь цалин тэтгэврийг нэмэгдүүлэх хэсэг талаар асуудал байлаа. Энэ талаар боловсрал соёл шинжлэх ухаан спортын дэд сайд Отгонбаяр нутгийн иргэдэд дараах тайлбарыг өгсөн юм. Түүхийдийн үн ханш өсөж байна. Орлого өсөж байна. Тэрний нүүрс мөрсө 20 хэдэн доллараар зардаг байсныг даалгуулж байна. Бид нар чадвараа ажиллаж байна. Улсын төсвийн орлого нэмэгдээд ирвэл хамгийн түрүү цалин тэтгэвэр тэтгэмжийг нэмэх бодлого явна. Энэ дээр бол заавал башихгүй бүх хүмүүсийн цалин тэтгэвэр тэтгэмжийг нэмэх бодлого явна. Түүнчлэн сонгуул хүлээлгүй аймаг орон нутгаа тойрч олон түмэнтэйгээ ойр байгаа нутгаас сонгогдсон гишүүн Монгол Ардын намын удирдлагууд болон засгийн газрын гишүүдэд талархалтай хандаж байгаагаа иргэд илэрхийлснээр Булган аймгийн уулзалт өндөрлсөн юм. Монгол Ардын намын ерөнхий нарийн бичгийн дарга амар уйсгалангаар ахлуулсан ажлын хэсгийн орон нутгийн иргэдтэй уулзах томилолт үргэлжилсээр дараагийн аймаг Говьсүмбэр байлаа. Ажлын хэсгийнхэн эхний ээлжинд Говьсүмбэр аймгийн Шивэ овоогийн уурхайтай танилцсан юм. Шивэ овоогийн уурхай 2002 оноос хойш 11 жил алдагдaltaй ажиллаж ирсэн хэдий ч 2016 онд 2.2 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ. Энэ онд багтаан техникийн шинжилгээг шаардлагатай байгааг ажлын хэсгийнхэнд учирлаж байсан юм. Харин аймгийн иргэдийн хувьд уул уурхайн салбарт баримтлах бодлого, олон улсын валютын сангаас авах хөтөлбөр, тэтгэврийн насыг нэмэгдүүлэх болсонтой холбоотой олон асуултыг албаныхнаас асуулаа. Манай аймагт тодорхой бодлого дэвшүүлж ямар нэгэн үйлдвэр аж ахуйн газар байгуулах, томоохон үйлдвэр байгуулах, томоохон сургуулиудыг нийслэл төвлөрчөөд байгаа томоохон сургуулиудыг энд татаж ирж энд төвлөрүүлж байгуулах. Гэх мэтлэн ийм юмыг бодлого барьж ажиллаач гэж. Энэ одоогийн яриагаар 65 гэдэг болчихсон байх дээ. Тэр 65 болсон учраас хэмжээний тэр 65-ийнхаа хэмжээгээр өргөн бүрэлдэхүүнтэй хүн бүрийн сэтгэл санааг мэрэгжлээр нь сонсох ийм сайхан бүрэлдэхүүнтэй ирж байгааг талархаж байна. Ахмадын байгууллагуудыг энэ анхаарахаар шинэ хуулинд бол нэлээд олон заалтууд орсон. Цаашлаа ч гэсэн тэр одоо энэ удирдлагуудад бас энэ ахмадын байгууллагын дэмжлэгөө зөвлөх явдлаар орон нутаг төр засгийн байгууллагуудын цаашдаа бас их анхаараасай гэж хүсэж байна. Олон улсын валютын сангаас зээл авахын тулд тэтгэврийн насыг уртасгах гэж байгаа гэсэн ойлголттой өндөр наснууд баггүй байлаа. Тиймээс тэтгэврийн настай холбоотой лавлах асуулт ч их байсан юм. Яг манайхан одоо бас эрт амрах хүсэлтэй, тэтгэврт гарах хүсэлтэй ийм хүмүүс байгаа гэдэг. Бас ахаад хэлье. Монголоос бусад газар тэтгэврийн насыг сунгаж өгөөч. Энэ олон жилийн ажилласан дадлага туршлагатай энэ хүмүүсийг ашиглаач гэдэг зүйлийг хүсэл тавьд юм байлээ. Гэхдээ энэ асуудал бол өнөөдрийн байдлаар үүдгийг эцэслэн шийдэгдээгүй. Хуучин хэрэгжиж байсан хууль яг тэр үгээрээ байгаа. Монгол улсын эдийн засаг за түүнийг докторжуулах цаашлаад энэ төсвөө бас эмгэгтэйгчтэй болгох чиглэлээр хэрвээ засгийн газар улсыг хурал эцсийн шийд гаргаад олон улсын валютын сангийн хөтөлбөрийг авахар болсон тохиолдолд энэ асуудал хөндөгдөнө. Энэ асуудал эцэслэн шийдэгдээг байгаа. Мэдээж валютын сангийн хөтөлбөрт 7 зүйл одоо Монгол улсын засгийн газраас хүсэж байгаа, улсын хурлаас хүсэж байгаа. Жишээ нь шатууны үнийн өөрчлөлтийн асуудал бас яригдж байгаа. Тэгвэл одоо засгийн газар ямар менежмент хийж ийн гэхээр энэ шатууны нийт хэрэглээний 70%-ийг нь хэрэгэлдэг хүнд тээвэр буюу одоо энэ уул уурхай
бизнес эрхлэгчид дизелийн түвшинд хэрэгэлдэг юм байна. Тэгвэл энгийн ард иргэдийнхаа хэрэгэлдэг тэр 80-92 гэдэг бензиний үнэнд өөрчлөлт оруулахгүйгээр энэ өргөн одоо нэг ашиглагдаад үйлдвэр уурхаад их ашиглагдаад байгаа дизелийн түвшин дээр үнийн өөрчлөлтийг оруулаад тэр одоо тавьж байгаа шаардлагыг хангах жишээтэй. Үдээс өмнө энэхүү Говьсонбор аймгийн иргэдтэй уулзсан бол үдээс хойш Дорноговь аймагт ажиллалаа. Дорноговь аймгийн иргэдийн зүгээс ч мөн боловсрол барилга уул уурхайн талаар тавих асуулт их байлаа. Тэр дундаа боловсролын салбарт гажуудал үүссэн шийдвэрлэх асуудал их байгааг боловсрол соёл шинжилгээ ухаан спортын дэд сайд Отгонбаярт учруулж байсан юм. Үндэсний лаборатори сургуулийн нэмэгдэл одох хэвээрээ бол санхүүжилт энд ажиллаж байгаа багш нарын санхүүжилтийг бүрэн олгож өгөөч. Сурагчдын удирдлагын амралт тухайлбал энэ хичээлийн жил 9 сарын 4 өдөр байсан хичээлийг хэлсэнгээр одоо удирдлагын амралтыг дандаа 4 өдөр хичээд орохоор зохицуулсан байна. Одоо өчигдөр хүүхэд амарлаа тийм ээ. Энэнийг би амьдрал дээр бас нийтлэр муу байна гэж үзэж байна. Хичээлийн жилийн дундуур сургалтын хичээлийн жилийн бүтцийг хөндөх дэмий үүтэй багш нарт айгүй хүндрэлтэй ийм нөхцөл байдал үүсдэг. Тийм болохоор зэрэг ирэх хичээлийн жилд ер нь энэ юмнуудыг анхаарал гэсэн юм бодол төрж байна. 3 дугаар удирдлагын амралтыг бол бас энэ мал төлөх ажил идэвхтэй яагаад засаг даргадаг нэг 7 хоногор маш сайшны хөтлөх эрхийг бол сайдын тушаалаар олгогдсон байгаа. 6 дугаар ангид бичих хэсэг тайлбартай хүүхэд явж байна гэж. Энд захирлууд байх шиг байна, багш нарч байгаа. Би танаас чинсгэлээсэн байна. Энэ бол сургалтын хөтөлбөртэй ямар ч хамаагүй. Багшийн ажиллагаа таамаг. Монголын төр мөнгөгүй байхдаа таамаг мөнгө зарж байгаа шүү. Аймагт тулгамдсан бас нэгэн асуудал бол халаалт. 30 жил ашиглагдсан халаалтын зуухны асуудал хүндрэлтэй байгааг иргэд онцоллоо. Өнөөдөр Монгол улсад 10 аймаг огт зурхгүй байгаа. Бид нар 10 миний Монгол улсын зүйн өдрийн үйл ажиллагааны хөтөлбөрт 10 аймагт дулааны стан зорихоор ингээд ажиллаж байгаа. За энэ бид нар гарч ажил хэргийн шугамар манай газар ирмээр уулзаад энэ асуудал чинь Монгол улсын зүйн өдрийн хэрэглэг үзүүлнэ гэж хэлээ. Төрд суугаа иргэдийн төлөөлөл болсон албан тушаалтнуудад хариуцлага тооцдог байх хэрэгтэй гэдэгтээ орон нутгийн иргэд санал нэг байлаа. Тиймдээ ч очсон аймаг бүрт хариуцлагын тогтолцоог бий болгож өгөөч гэсэн санал хүсэлт асуултууд олон байлаа. Улсын нам тавцахгүй төр тоох ёстой үйл хэмжээтэй байгууллагууд холбогдох албан тушаалтнуудад бас хариуцлага тооцох чиглэлээр ажиллаж хийж байгаа гэж харж байгаа. Ер нь бол мэдээж одоо хүний буруутай үйлдэлүүдээс үүдэлтэйгээр Монголын төрийг, Монголын ард түмнийг бас хохиросон олон зүйлүүд байгаа. Энтэй холбоотойгоор зарим хүмүүсийн нь бол үйл хэмжээтэй байгууллага шалгаж байцаар тавьж ингэж явж байгаа. Ийхүү орнуудад ажилласан ажлын хэсгийн иргэдийн саналыг сонсож, зөвлөгөө зөвлөмж, үүрэг даалгаврын ч гэсэн үргэлж анхаарч явхаа хэлж байлаа. Мөн шийдвэрлэх боломжтой асуудлыг газар дээр нь шийдэж, засгийн газар холбогдох агентлаг төрийн албадад хөргүүлэн шийдвэрт үргэлж анхаарал хандуулахаа илэрхийллээ. Өнөөдөр бас тав хүмүүс цагаа гаргаж бас бидэнтэй уулзаж сонирхолтой асуудлуудаа асууж сандаа хэлсэнд тав хүндээ талархал дэвшүүлье. Монгол ардын намаас бид болон багада 2 удаа ирж энэ орон нутгийн иргэдтэйгээ уулзъя. Намынхаа үйл ажиллагаа намаас хөмлөгдөж сонгогдсон байгаа албан тушаалтнуудынхаа үйл ажиллагаа за мөн амлсан амлалтынхаа хэрэгжилгээд энэ олон зүйлийг бол эргэж зорж ингэж ойрхон нэгт ажиллая гэж ингэж зорж явж байгаа гэдгийг бас та бүхэнд хэлье. Баярлалаа.